сонсогчдоо та бүхэнд Монгол бахархлын өдрийн мэндийг хүргэе. Терминал 1 төв хөтөлбөр хууль эрх зүйн болон шинэ дугаарыг хүргэж байгаадаа таатай байна. За төрийн байгууллага тэр тусмаа захиргааны байгууллагын шийдвэр иргэн хуулийн этгээдийн ажил амьдралд шууд нөлөөлж байдаг. За энэ утгаараа захиргааны байгууллагын шийдвэр хуульд нийцсэн байх. За иргэд өөрийн эрхээ мэддэг байх нь эрх зүйт төрийн гол үндэс. Тийм учраас бид өнөөдөр иргэн ба төрийн харилцаа сэдвийн хүрээнд захиргааны эрх зүйн талаар ярилцах болно. За манай студид өнөөдрийн зочноор дотоод хэргийн их сургуулийн нийтийн эрх зүйн техникийн ахлах багш Цагдаагийн Ахмад энх хамаар оролцож байна. Нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Баярлалаа. За юуны өмнө та манай үзэгч сонсогчдод зориулаад өөрийгөө нэг танилцуулаач. За хууль эрх зүйн салбарт хэдэн жилдээ ажиллаж байна. За тухайлан дотоод хэргийн их сургуульд ямар төрлийн эрх зүйн хичээл ордог юм бэ? За би 2011 онд сургуулаа төгсөөд тэгээ 2017 оноос хойш дотоод хэргийн их сургуульд ажиллаад явж байна. 2019 оноос хойш яг захиргааны эрх зүйн салбар эрх зүйн хүрээнд багшийн мэргэжлийг хийгээд ингэж явж байна. За ойлголоо. Өнөөдөр та бүхэн бол за иргэн төрийн харилцаа, за тэр тусмаа захиргааны эрх зүйн талаар ярилцах гэж байгаа. За захиргааны эрх зүй гэж юу юу хэлж байгаа вэ гэдгийг манай үзэгч сонсогчдод энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлаад өгөөч. За захиргааны эрх зүй гэдэг нь ер нь иргэд өдөр тутмын амьдралдаа одоо байнга захиргааны эрх зүйн харилцаанд ороод байдаггүй ч гэсэн одоо ямар нэгэн үйл ажиллагаа явуулах, төрийн үйлчлэгийг авах гэдэг чиглэлээр захиргааны эрх зүйн харилцаанд одоо өөрийн мэдлэг оролцож идэг. Тэгээ төрийн үйлчлэгийг авах гэж тодорхойж болно л доо товчонд. За сүүлийн үед яг миний харснаар судалснаар захиргааны эрх зүйн маргааны тоо нэлээдгүй өсдөг болсон. За энэ захиргааны байгууллагын шийдвэртэй хамааралтай ч байдаг байх. За иргэд бас эрхээ хэрэгжүүлж байгаатай ч хамааралтай байдаг байх. Захиргааны эрх зүйн ач холбогдол өсөн нэмэгдэж байгаа шалтгааныг та юу гэж харж байгаа вэ? За ер нь Монгол улсын хүн амын тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор одоо хот төлөвлөлт ялангуяа одоо манай Улаанбаатар улсын нийслэлд хүн амын суурьшил төвлөрөл нэмэгдсэн. Тэгээ үүнийг дагаад эдийн засаг бусад харилцаанууд нь нэмэгдэнэ. Энэ болгон дээр нөгөө төрийн зохицуулалтууд шаардлагатай болж эхэлдэг л дээ. Тэгэхээр ялцчгүй захиргааны эрх зүйн зохицуулалтын хүрээ төрж нэмэгдэнэ. Энэ бол зайлшгүй. Түүний хэрэгцээ гэсэн үг шүү дээ. Тэр төр гэдэг маань өөрөө иргэдийнхээ үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэхийн тулд бүхэл төрлийн үйл ажиллагааг явуулах хэрэгтэй. Зохион байгуулах хэрэгтэй. Тэгэхээр хүн амын тоо нэгтэршил нэмэгдэх тусам одоо нийгэм эдийн засгийн байдал төрж хөгжих тусам захиргааны эрх зүйн одоо хөгжил шиг хандлага бол тэрлүү төлхөө явах хэрэгтэй гэж харж байгаа. Тийм байна тий. Эрх зүйн харилцааны хэлбэрүүд гэдэг юм уу агуулгууд нэмэгдэж байгаа тий. Тэр утгаараа төр тухайн харилцааг зохицуулалт нь бас нэмэгдэх юм байна. Тэрийг мэдээж хууль тогтоомжоор зохицуулах учиртай учраас бас тийм шалтгаан байгаа юм байна гэж ойлголоо. За хууль дээр бол захиргааны байгууллагыг тодорхойлцсон байдаг тий. Та захиргааны байгууллага гэдэг манай үзэх сонсогч зориулаад тайлбарлаад өгөөч. Ямар байгууллагуудыг ер нь захиргааны байгууллага гэж үздэг юм? За ер нь захиргааны байгууллагыг тодорхойлохын тулд иргэдтэй захиргаа гэж юу юм бэ гэдэг ойлголтыг ярих хэрэгтэй. Тэгэхээр захиргаа гэдэг бол одоо бүхий л харилцаанд байдаг. Гэр бүлд ч гэсэн зайлшгүй захиргаа бас байхыг үгүйсэхгүй. Одоо нөгөө монголчин хуучнаасаа нөгөө эцгийн эрх төстэй энэ гэл ярьдаг ус одоо харьцангуй багасаад гендер энтрийн асуудал хэрэгдэг ус учраас янз бүр байх шиг байна. Одоо манай гэр бүлийн хувьд бол манай хүүхдүүд захиргааг гартаа авсан байдаг гэдэг шиг юм. Энгийн нэрэлвэл. Тэгэхээр бид нар одоо яг захиргааны эрх зүйн хүрээнд ямар захиргааг захиргааны байгууллагад тооцох вэ гэж. Тэгэхээр захиргааны ерөнхий хуульд бол заасан байна. Захиргааны байгууллага гэж нийтийн эрх ашиг хамгаалахын тулд захирамжилсан шийдвэр гаргадаг. Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа байгууллагуудыг захиргааны байгууллага гинэ гэдэг. Тэгээд энд яг энэ байгууллагуудыг гэдэг нөгөө байгууллагуудаа нэрлэх их төвөгтөлтөө нөгөө бүтэц орон тооноос шалтгаалаад байгууллагын нэршил өөрчлөгдөнө. Хуулиар үлээсэн үндсэн чиглэлүүд өөрчлөгдөн наан цаана болно. Тэгэхээр байгууллагуудыг нэрлүүл замбрааг өгөх юм болно. Тэгэхээр захиргааны байгууллага гэж
одоо удирдлагын хэрхэн томилогддгийг, үйл ажиллагаагаа хаана тайлбарлагдгийг, ямар чигүүргийг хэрэгжүүлдгийг, иргэдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахын тулд юу хийх үү гэдгийг хуулиар наривчлан заагаад тэгээд тэр одоо шаардлагуудыг хангасан байгууллагуудыг захиргааны байгууллагад тооцно гэд одоо Монгол Улсын захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд нь одоо шаардлагуудыг биччихсэн байж байгаа. Тэгээд очихондоо бол бид нар иргэд бол төрөөс үйлчлэгээ авдаг. Төр гэдэг бол ер нь одоо төрийн эрх мэдлийг 3 хуваагаад байгаа шүү дээ. Хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө дийлэнх захиргааны байгууллага хаана хамаарч байна вэ гэхээр гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж буй засгийн газрын харийн агентлаг албатууд тэдгээрээс хууль болон гэрээний үндсэн дээр эрх шилжүүлж авсан этгээдүүдийг захиргааны байгууллага гэж ойлгодог. Тэгэхээр иргэд одоо төрийн үйлчлэгийг авах болгондоо захиргааны байгууллагатай нүүр тулдаг гэсэн үг. За ойлголоо, баярлалаа. За хуульчид бид нар мэдж байгаа захиргааны байгууллагын шийдвэрүүд бол захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гихчлэн байгаа. За шүүхтэр хамгийн их байдаг маргааны хувьд ч тэр тухайн байгууллагаас гаргаж байгаа захиргааны шийдвэрийн хувьд ч тэр захиргааны акт бол хамгийн их гаргадаг шийдвэр нь тий. Тэгэхээр та энэ захиргааны актыг тайлбарлаад өгөөч. Захиргааны акт гэж юу гин тий хэлдгийн ямар хуулийн шаардлагатай байдгийг гэдгийг нэг тайлбарлаад өгөөч. Хоёулаа шууд захиргааны акт гэдэг ярихлаар бидний нэвтрүүлгийг үзэж байгаа нөгөө иргэд маань жоохон ойлголт дутуу байж магадгүй. Тэгэхээр захиргааны актыг бол нөгөө хин ямар албан тушаалтан гаргаж байгаагаас шалтгаалаад нэршлүүдийн хувьд өөр өөр байдаг. Тушаал, захирамж, зэрлэг, шийдвэр гэдэг нэршилтэй. Гэхдээ Монгол Улсын хуульд юу гэж одоо яг шалгуур шаардлагын тодорхойлсон юм бэ гэхээр нэг үндсэн шинжүүдийг тавиад өгчөж байгаа. Тухайн захиргааны акт бол нэгдүгээр захиргааны байгууллагаас гарсан байх ёстой гэдэг. Тэгэхээр бидний түрүүний яриад өнгөрсөн нөгөө гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа нийтийн эрх ашиг сонирхлыг төлөөлж байгаа этгээдүүдээс маань заавал гарсан байхыг шаардна гэсэн үг. За дараа нь нийтийн эрх зүйн хүрээнд байх ёстой гэдэг шаардлага тавигдана. Нийтийн эрх зүйн хүрээнд гэдэг нь мэдээж захиргааны байгууллага бол хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулна. Өөрөөр бүр энгийнээр хэлэх юм бол одоо захиргааны байгууллага эрх бүхий албан тушаалтан иргэдэд чиглэсэн шийдвэр гаргахтаа зөвхөн одоо хуульд үндэслэж хуульд нийцсэн байх ёстой гэдэг юм үндсэн шаардлага. Тэгэхээр энэ нь бол өөрөө нийтийн эрх ашиг сонирхлыг төлөөлж нийтийн эрх зүйн хүрээнд нийтийн эрх зүйн хэм хэмжээнд гарсан байх ёстой. Хуулиар эрх олгогдсон байх ёстой гэж байна. За энэ дээр бас нэг яригддаг үндсэн шинж бол гадагш чиглэсэн байх ёстой гэж. Тэгэхээр тухайн захиргааны байгууллагаас гаргаж байгаа шийдвэр бол өөрийн байгууллагын дотоод хүрээллээсээ гадна иргэд одоо хуулийн этгээдүүд тэр шийдвэрийг дагаж мөрдөх тэдгээрийн хууль ёсны эрх ашиг сонирхолд нь одоо шууд нөлөөлөх үс байдлаар гарсан байх ёстой. За дараагийн үндсэн шинж бол мэдээж тухайн захиргааны байгууллагаас гаргаж байгаа тэр захиргааны акт буюу одоо тушаал шийдвэр нь заавал биелэгдэх шинжийг өөртөө агуулсан байх ёстой. Биелэгдэхгүй бол төрийн албадлагаар хамгаалагддаг ч гэдэг юм. Энэ үндсэн шинжүүдийг хангасан байх. Гэтэ захиргааны байгууллага мэдээж энэ шийдвэрийг гаргахтаа хамгийн гол одоо баримтлах ёстой зүйл бол хуульд нийцсэн байх ёстой. Одоо хуульд үндэслэсэн байх ёстой. Тэгээд тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан байхаар. Тэгээд тодорхой нэг тохиолдлыг зохицуулна гэдэг нь юу хэлээд байна гэхээр тэр нь одоо нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалсан л юм шийдвэр байх ёстой л гэж ойлгож байна. Тэгэхээр түрүүн хэдүүлээ бас ярьсан. Захиргааны эрх зүйн чиг хандлага хамрах хүрээ яагаад өргөжж байна вэ гэдэг. Тэгэхээр мэдээж захиргааны байгууллага буюу төр бол өөрөө зохицуултыг л хийдэг юм байгууллага гэж би харддаг. Тийм учраас ямар нэгэн зохицуултыг хийх ёстой. Зохицуулт нь үр дүнтэй байх ёстой. Тэгээд ирээдүйд чиглэсэн үүсэх үр дагавар нь хамгийн одоо цаад зорилго нь иргэдтэй одоо сайн сайхан байлгах, тэдгээрийнхээ хууль ёсны эрх ашиг сонирхлыг хангах, хамгаалах чиглэлээр л гарсан шийдвэр байх ёстой гэж нэг захиргааны акт гэж болгоод. За ер нь иргэдийн хувьд бол өдөр тутам төрийн үйлчлэгээтэй холбоотой эрх зүйн харилцаанд орохдоо одоо захиргааны акт шийдвэр эднийг бол одоо танилцдаг, мэддэг те. Одоо жишээгээр хэлэх юм бол гэрэлтийг бүртгүүлэгч гэсэн захиргааны шийдвэр байх. Газар авах гэдэг юм уу, шинээр газар авах гэдэг юм уу, газар цуцлах гэдэг юм уу. За газар эзэмших эрхийг цуцлах гэдэг юм уу те. Эдгээр ч гэсэн одоо захиргааны байгууллагын шийдвэр тэр дотроо захиргааны акт баг те. Тэгэхээр та нөгөө ер нь иргэдийн нийтлэг таньж мэддэг захиргааны акт гэвэл ямар акт байгаа вэ гэдгийг бас хэлээд өгөөч тийм үү.
За иргэдийн одоо өдөр тутамдаа одоо амьдрал дээр тулгарч байдаг захиргааны шийдвэр буюу захиргааны акт бол одоо замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа гэрлэн тохио байна. Тэгэхээр захиргааны акт гэдэг маань өөрөө амаар болон бичгээр гардаг. Мөн техник хэрэгслийн тусламжтайгаар гардаг ийм шийдвэрийг захиргааны акт гэж ойлгож байна. Тэгэхээр иргэд бол амьдралдаа явган зорчигч байна уу, тээврийн хэрэгслийн жолооч байна уу, ямар нэгэн байдлаар одоо хөдөлгөөнд оролцож байхдаа одоо явган хүний гэрэл тохио, автозамын гэрэл тохионд захирагддаг. Бид нар улаан гэрэл асгахлаар зогсдог. Ногоон гэрэл асвал хөдөлгөөнийг зөвшөөрдөг. Тэгээ энэ бол захиргааны акт техник хэрэгслийн тусламжтай гарч байгаа хэлбэр юм байна. Замын цагдаагийн зохицуулагчийн дохио гэж байна тийм. Энэ бол нөгөө биеийн хилэмжээрээ гардаг. Нөгөө зохицуулагчийн улаан модоо тийш нь босоо барьж зогссон бол бүх чигт хөдөлгөөнийг зарлж зогс гэж байна. Энэ бол өөрөө бас биеэрээ гаргаж байгаа захиргааны акт гэж тооцогдно. Тэгээ иргэд бол энэ шийдвэрүүдтэй өдөр тутамдаа таарч байгаа. Маш сонирхолтой ойлгомжтой гоё жишээ байлаа. За манай улсын хувьд бол захиргааны дагнасан шүүхтэй. За захиргааны дагнасан шүүх байгуулагдаад 20 гаруй жил болсон баг. Миний санаж байгаагаар. Захиргааны байгууллагын шийдвэр тухайн иргэний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж байна, зөрчиж байна. За энэ шийдвэрийг би хууль бус байна гэж үзвэл иргэн өөрийнхөө эрхийг хэрхэн яаж хамгаалах боломжтой вэ? Энэ их гоё асуулт. Тэгэхээр манай иргэд зарим тохиолдолд нөгөө өөрийн эрхээ зөрчүүлснээ мэдэхгүй явдаг тохиолдлууд бий. Тийм үл ялтчгүй нөгөө хууль эрх зүйн мэдлэг одоо хангалтгүй байгааг илрэл баг л та. Тэгээ нэг үеийн үед бол бас манай иргэд хуулийн мэдлэг нь хэцэнгүү дээшилсэн гэж би харддаг. Тэгэхээр ямар ч байсан өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхлоо хөндөгдсөн гэдгийг хамгаалуулах эрх нь бол нээлттэй. Монгол улсад хуулиудаар нээлттэй хамгаалж өгсөн байдаг. Тэгэхээр яг ямар эрхээ зөрчилөд байна вэ гэдгийг иргэд маань өөрөө тодорхойлох хэрэгтэй. За өөрөө тодорхойлж мэдэхгүй бол мэдээж хуульчаас мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой. Тэгээ хамгийн эхний шатанд авч хэрэгжүүлдэг арга хэмжээ юу гэхээр тухайн иргэн өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхол нь хэрэг хөндөгдсөн гэж үзвэл тухайн одоо таны хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан гэж бодож байгаа этгээдийнхаа дээдчдний байгууллага албан тушаалтанд гомдлоо гаргах эрх нь нээлттэй. За энэ гомдлын бол бас 30 хоногийн дотор шийдвэрлэдэг. За шаардлагатай бол дахиад нэг удаа 30 хоногор сонгодог энэ гэсэн хуулийн зохицуулттай байж байгаа. Тэгээд таны гомдлыг одоо хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байгаа шийдвэрийг чинь дээдчдний байгууллага албан тушаалт нь одоо бүрэн шийдвэрлэж чадсангүй гэж үзвэл. Эсвэл бол бүр таны одоо асуудлыг шийдвэрлэхээс зайлсхийх юм бол одоо захиргааны иргэн шүүхэд нэхэмжлэлээ гаргаад тэгээ өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулах эрх нь Монгол улсын иргэн бүрт нээлттэй байдаг. За та бүхэн захиргааны байгууллагын шийдвэрийн талаар ярьж байна. За төрийн байгууллага, захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа ер нь гаргадаг нийтлэг алдаанууд нь юу байгаа вэ? За захиргааны шүүхтэр шийдвэрлэгдэж байгаа маргаануудыг харахаар бол за нэхэмжлийн шаардлага хангагдах буюу төрийн байгууллагын шийдвэрийг хууль бус байна гэж үзэх тохиолдол нилээдгүй байдаг тийм. Тэгэхээр энэ дээр бас төрийн байгууллагын шийдвэр гаргахтаа гаргаж байгаа алдаа байдаг баг. Та энэ дээр ямар бодолтой байдаг вэ? Яг алдаа гардаг тийм шүүхийн практик дээр хэмжлийн шаардлагыг бүрэн хангах буюу төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа байна гэж тогтоох асуудлууд их гардаг. За энийг судлаач миний зүгээс харахад бол хэд хэдэн шаардлагууд байна л да. Монгол улсад хэрэгжиж өгчин төгөлдөр хуулиудын зарим зөрүүтэй асуудлууд байна. За зарим хуулиудаар ерөнхий зохицуулсан боловч зарим хууль дээр тухайн асуудлыг наривчлан зохицуулсан асуудлууд байдаг. За энийг онлын хувьд бол эрх зүйн их сурвалжийг доод ирэн байсан эхлээд хэрэглэх ёстой. Үндсэн хуулиас бусад хуулиуд хоорондоо зөрчилдвөл илүү наривчлсан зохицуулалттай хуулиуд дагаж мөрдөх ёстой ч гэдэг юм. За энийг бол шүүхийн практик дээр хяндаг. Үнэхээр одоо тухайн шийдвэр хуулиасных мөн байна уу, биш байна уу гэдэг. Тэгэхээр практик дээр гардаг одоо захиргааны байгууллагуудаас гаргасан зөрчлүүдийг анзаараад хахад зарим тохиолдолд ерөнхий зохицуулалт өгөх хуулиа бариад шийдвэр гаргасан захиргааны байгууллагуудын асуудлууд байдаг. Ерөнхий. Тий. Гэтэл захиргааны ерөнхий хуулийг бариад шийдвэр гаргацсан. Гэтэл тухайн харилцаа нь өөр бусад хууль тогтоомжоор одоо наривчлан зохицуулсан тохиолдолд гэсэн үг шүү дээ. Тийм. Одоо жишээлбэл газар чөлөөлөх асуудалтай холбоотой маргаанууд их бий. Нөгөө
бүх шатны засаг дарга наруудаа газар чөлөөлөх, албатлах, хэрэглэх энэ төр гэсэн эрхүүдийн газрын тухай хууль дээр ерөнхий олгоод өгсөн. Бүх засаг дарга нар эрхтэй юм шиг харагдана. Гэвч нөгөө төвчрлэг бууруулах ч гэдэг юм хотыг дахин төлөвлөх энэ төр гэсэн хуулийн зохицуулалтууд дээр нөгөө замыг хэрэг өргөсгөх зорилгоор газар чөлөөлж байгаа бол нөгөө зорилгын тодорхойлоод өгсөн. Газар чөлөөлөх гэж байгаа бол барилга байгууламж барих гэж байгаа бол зам талбай цэцэрлэг түрээлэн байгуулах зорилгоор одоо газар чөлөөлөхөөр бол энэ тухай шийдвэрийг одоо нийслэлийн засаг дарга гаргана. Нөгөө дүүргийн засаг даргын эрх хэмжээг энэ дээр байхгүй болгоцсон ч үгүй юм. Тэгэхээр практик дээр гардаг асуудлууд нь юу гэхээр нөгөө газрын тухай ерөнхий хуулиа хараад энэ тэр дүүргийн засаг дарга юм эрх байгаа юм байна гэж үзээд шийдвэр гаргацдаг. Гэвч нөгөө зорилгыг аваад үзэхлээр зам талбайг өргөсгөх зорилгоор газрыг чөлөөлөх бол энэ тухай одоо шийдвэрийг нийслэлийн засаг дарга гаргана гэд нарийн хууль дээр дүүргийн засаг даргын эрх хэмжээг ингээд хязгаарлалтсан байдаг. Тэгээ энэ явдлуудаас болоод иргэний хуулиас нь эрх ашиг сонирхол өндөгдлөө гэж шүүхэд нэг хэмжил гаргаад шүүхэд шийдвэрлсэн тохиолдлууд мэрсэр байдаг л та. За ойлголоо. Захиргааны хэргийн шүүх ер нь ямар асуудал хянан шийдвэрлэдэг юм бол за манай иргэд за зарим хуульчид маань бол бас мэдтгүү ийм тохиолдол байгаа. Тийм. Тэгэхээр яг шүүх гэхлээр иргэдийн ойлгодгоор бол шүүх гэхлээр л одоо бүх хэрэг маргааныг ингээл аваа шийддэг гэмт хэргийнч тэр иргэд тооронд эдийн болон эдийн бус харилцаагч тэр за тэгээ засаг даргын шийдвэр захирамжийг тэр гэж ойлгодог юм шиг байна. Тэгэхээр та захиргааны хэргийн шүүхийг бас нэг тайлбарлаад өгөөч. Одоо Монгол улс бол түрүү дахиад ярьсан нөгөө төрийн эрх мэдлийг хууль тогтоох гүйцэтгэх шүүх эрх мэдлэгэд 3 хуваацсан. Ингэж хуваагаас өмнө бол одоо бүр эрт хаант засаглалтай байх үеийн асуудлыг ярих юм бол нөгөө эрх мэдлийг гарт өвлөрсөн байсан. Энэ төр гэдэг ярил. Нэлээд төвөгтэй. Тэгэхээр тэр үед бол иргэдийн хүний эрх гэдэг асуудал бол ер нь бараг яригддаггүй байсан байх. Хааны гаргасан шийдвэр, хааны зарлиг, хааны тушаал бол өөрөө хууль болоод өөрөө шууд хэрэгжээд явдаг байсан байх. За одоо бол энэ эрх мэдлүүдийг 3 хуваагаад хоорондоо нэг хяндаг, нэг ажиллах юм хэмжээг тогтоож өгдөг, зөв бурууг нь шийддэг ийм одоо арчилсан нийгэмд бүгдээр амьдарч байна шүү дээ. Тэгэхээр шүүх эрх мэдэл гэдэг бол өөрөө одоо 3 төвшөнд 3 төрлөөр явж байгаа. Эрүүгийн шүүх, иргэний шүүх, захиргааны шүүх гэдэг. Маш энгийн үгээр тайлбарлавал одоо шүүгч гэдэг нэг хүн байж байгаа л. Тэгэл тэр нэг шүүгч дээр одоо бүх маргаанууд очивол нөгөө шүүгч нь эрүүг ээж барьж авч шийдээл, ирэг нь ээж барьж авч шийдээл, захиргаагач барьж авч шийдээл хүний оюуны потенциалт их өндөр л учраас шүү дээ. Энэ олон хууль тэр олон салбарыг нэг хүн мэдэх боломжгүй. Нэг салбар шийдэх боломжгүй учраас эрүүгийн шүүх, иргэний шүүх, захиргааны шүүх гэдэг дагнсан шүүхүүдийг бий болгоод тэгээ ямар хэрэг маргаануудыг аль шүүхт нь хариалуулж шийдвэрлэх вэ гэдгийг хууль тогтоогчдоос сайхан тодорхойлж өгсөн байна. За захиргааны шүүх нь ямар онцлогтой шүүх вэ гэхэлэр захиргааны шүүхтэр бол хэдүүлээ түрүүн ярьсан бас. Захиргааны байгууллага буюу төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа байгууллага албан тушаалтнууд захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага. Түүнээс гарсан шийдвэртэй холбоотойгоор иргэн хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдсөн бол энэ маргааныг захиргааны шүүхтэр одоо хянан шийдвэрлэнэ. Түүнээс биш одоо иргэдийн хоорондын эдийн болон эдийн бус баялагтай холбоотой энэ гэсэн маргаанууд нь иргэний шүүхээр яваад за эрүүл мэндийн амь настай холбоотой эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл сүүлтгүүтэй холбоотой хэрэгүүд нь бол эрүүгийн шүүхээр яваад ингээд ялгараад явхаар шүүх нь өөрөө нэгдүгээр зэгцтэй. Шүүхийн ачаал бага байх. Тэгээд шүүх нь өөрөө тэр талаараа дагнсан мэрэгжлийн төвшөнд ажиллаж эхэлнэ. Ийм учраас нөгөө наривчлсан шүүх, дагнсан шүүх байх ач холбогдол. Тэгээд манай захиргааны шүүх бол өөрөө дандаа төрийн байгууллагатай холбоотой. Тэдгээрээс иргэдийн хуулиас нь ашиг сонирхлыг хүндсэн энэ маргаануудыг хянан шийдвэрлэдэг юм онцлогтой шүүх. Тэгээд бас хэрэг маргааныг хянан шүүхтэй манай шүүгч бас онцлог бий. Нотлох хуримтыг захиргааны шүүх өөрөө цуглуулдаг. Ягаад тэгэхээр нөгөө захиргааны шүүхт оролцож байгаа шүүхийн оролцогч нь хэмжлэгч болон хариуцагч талууд маань хоорондоо ийм хүч тэнцвэргүй талууд байна шүү дээ. Ингээд нэг талд нь одоо төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч субъект байгаад байдаг. Нөгөө талд нь энгийн иргэн байгаад байдаг. Тийм учраас манай захиргааны шүүх бол нотлох хуримтыг өөрөө цуглуулах үүрэг хүлээдэг. Энэ юу юм гэхээр нөгөө албан тушаалтан болон иргэн хоёрыг хоёулангийн нэг төвшөнд авчирч байгаад тэгээ одоо энэ нэхэмжлэлд шаардсан нэхэмжлэлд дурдсан байгаа маргаанд холбогдох нотлох баримтууд танахаас энийг гаргаж өгөх хэрэгтэй байна. Та энийг гаргаж өгөх хэрэгтэй байна гэдэг юм а шүүхээс өөрөө
шаардаж авчираад тэгээд зөвхөн шүүхэд цугласан нотлох баримтын үндсэн дээр шийдвэрээ шүүгч хараад тусаар гаргаж яадаг. Энэ онцлогтой шүүх гэдэг. За миний дараагийн асуулт болохоор за дугаар хорооны болд эрдэн гэд иргэний газрыг нийслэлийн засаг дарга цуцалчлаа гэж бодъё. За тэгээд миний эрх зөрчигдсөн учраас би шүүхэд хандна. Шүүхэд нэхэмжил гаргахдаа ямар бичиг баримтыг үндэслэх ёстой, юу гаргаж өгөх ёстой. Та энийг нэг тайлбарлаад өгөөч. Энэ одоо Монгол улсад нэлээд төлхөө байдаг асуудал шүү дээ, газартай холбоотой. Тэгэхээр нэг талаас манай иргэд өөрсдөө одоо газар эзэмших, ашиглах зөвшөөрөл гэрчлэгээ авсныхаа дараа өөрөө бас нэг үүрэг хүлээж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүрэг хүлээх. Тухайлбал одоо газар эзэмших эрхийн гэрчлэгээ аваад 2 жилийн дотор тухайн зориултаар нь ашиглаагүй бол одоо тухайн нутаг дэвсгэр хариуцсан төрийн байгууллага засаг дарга, газрын алба гэдэг холбогдох албатуудаас тухайн газрын зөвшөөрлийг хүчингүй болгох эрх нь нөгөө талдаа үүсчихдээ. Өөрөөр хэлбэл иргэн газар эзэмших гэрчлэгийг аваад одоо хууль ёсны дагуу газар авсан боловч тухайн газраа 2 жилийн хугацаанд ашиглаагүй бол зориултын дагуу ашиглаагүй бол газар нь цуцлагдах. За ингээд газар эзэмшиж бол жил болгоно нөгөө газрын төлбөр хураамжаа төлөх ёстой. Гэх мэтчлэн энэ үүргүүдээ өөрөө иргэн үүргээ хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй бол газрын ингээд хураах эрх үүсчихдээ. Тэгээ энийг бас иргэн бас мэдэх хэрэгтэй. Тэгэхээр ямар учраас таны одоо газар эзэмших, өмчлөх, ашиглах гэдэг энэ эрхт чинь төр халтсан бэ гэдгийг иргэн өөрөө нэгдүгээрт мэдэх хэрэгтэй. Үүргээ мэдэх хэрэгтэй гэсэн. За үнэхээр одоо өөрийнх нь хууль ёсоор эзэмшиж исэн, зориултын дагуу ашиглаж исэн, газрын төлбөр хураамжаа төлж исэн газарт нь төр халтсан бол энэ тухай гомдлоо одоо шүүхэд гаргаж өгөх боломжтой. За шүүхэд гаргаж өгөхдөө юу гэж гаргаж өгөх гэхээр маш тодорхой яг юу хүсэж байгаагаа нарийн зааж нэхэмжилтэд дурдж өгөх хэрэгтэй. Нэхэмжлийн бүрдүүлбэр гэдэг байгаа л та. Энэ дэр зарим хүмүүс бол нөгөө шүүхэд нэхэмжил гаргахдаа яг юу хүсэж байгаагаа тодорхойлж чаддгүй. Миний эрхийг ингэж хүндчлөө л гэд зүтгээд байдаг. Тэгэд яаж хүндснөө тодорхойлж чаддгүй. Тэгэхээр шүүх бол хэрэг маргааны хянан шийдвэрлэхдээ яах ёстой вэ гэхээр яг ямар одоо тохиолдол болсон бэ? Энэ нь одоо ямар хуулийн зохицуулалтыг агуулж исэн бэ? Ямар хуулиар зохицуулагдчихсэн бэ? Нөгөө газрыг эзэмшиж ашиглаж исэн этгээд одоо яг хуулиас нь үүргээ хүлээж исэн үү гэдэг дээр шалгана. Нөгөө талдаа үнэхээр одоо газрын эрхийг цуцлах, тэр тухайн иргэний эрхэнд нь халдах юм хуулийн дагуу нөхцөл байдлууд үүссэн байсан үгүй гэж хоёр талдаа шалгана гэсэн үг шүү дээ. Ингэ шалгаад явна гэсэн үг. Тэгэхээр эцсийн дүндээ иргэн шүүхэд хандахдаа яг юу хүсэж байгаа юм бэ гэдгийг маш нарийн тодорхойлж өгсөн. Тэр одоо миний газрыг хүчингүй болгосон шийдвэр хүчингүй болгох гэдэг юм уу? Эсвэл бол одоо тэр хүчингүй болгосон шийдвэр гаргасан дарагт нь арга хэмжээ авах гэдэг юм уу? Эсвэл одоо учирсан хохирлоо барагдуулъя гэдэг юм уу? Энэ юмнуудаа нарийн тодорхойлох хэрэгтэй. Тэгээд яг таны эрхэнд хэрхэн халдсан бэ гэдгийг өөрөө тодорхойлсон байх нь маш чухал. За миний дараагийн асуулт болохоор захиргааны шүүхийн шийдвэр за төрийн байгууллагт ямар үүрэг үр дагавар үүсгэдэг юм бол шүүхийн шийдвэр тийм шүүхийн шийдвэр. Энэ бас манай захиргааны эрх зүйн харилцааны нэг онцлог шинжилтэй. Захиргааны шүүх хэрэг маргааныг авч үзээд шийдвэрлснээр дараа захиргааны шүүхээс гарсан шийдвэрийг төрийн байгууллагууд шууд одоо сайн дураар биелүүлэх үүрэгтэй. Одоо тэрийг шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байсан ч гэсэн захиргааны шүүхийн шийдвэрийг тухайн төрийн байгууллага заавал гүйцэтгэх үүрэгтэй. Тэгэхээр иргэн аж ахуй нэгжүүд захиргааны шүүхэд өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулахар нэхэмжлэл гаргаад шүүхээс нэхэмжлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлсэн бол тухайн хохироосон захиргааны байгууллагатай тэр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэг хүлээдэг учраас таны одоо хууль ёсны эрх ашиг сонирхол сэргээгдэх явдал баталгаатай. За төрийн байгууллагаас гаргасан хууль бус шийдвэр бол маш өвдөд. За иргэнд учирсан хохирлыг яаж барагдуулдаг вэ? Одоо түрүүн нөгөө танаас асуусан жишээн дээр тайлбарлахад за газар цуцлагдчихлаа гэхэд за газар цуцлсан захирамжийг хүчингүй болгоулъя гэж шүүхэд хандах бах. Нөгөө талаараа нөгөө одоо юу гэдэг нь тухайн газрыг зарах чайсан гэдэг юм уу, худалдах чайсан гэдэг юм уу, эдийн засгийн тийм хохирол учирлаа гэхэд тэрийг одоо хэрхэн яаж барагдуулдаг юм бол?
Ер нь бол хуульд зааснаар захиргааны байгууллагын гаргасан шийдвэр иргэн хуулийн этгээд эрх ашиг сонирхолд одоо сөргөөр нөлөөлсөн эрх ашиг сонирхлын хүндсэн за уламар тэдэнд хохирол учруулсан байх юм бол хохирлыг барагдуулна. Одоо түрүүний жишээн дээр газар эзэмших эрхийг хүчингүй болгоод тэгээд түүнээс хойш нөгөө газар нь дахиад эргэлтэнд ороод явцсан байлаа гэж одоо төсөөлөе те. Энэ тохиолдолд шүүхээс газар цуцалсан захиргааны байгууллагын шийдвэр нь одоо хууль зөрчижээ гэж үзэх юм бол нөгөө газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай шийдвэрийг хүчингүй болгоод тэгээд түүнээс хойш хийгдсэн байгаа тэр бүх одоо тэр эргэлтэнд ороод явсан байдаг бүх тэр үйлдэлүүд хүчингүй болж одоо иргэний хохирлыг барагдуулна гэсэн. За нөгөө газартай холбоотой нөгөө янз бүрийн санхүүгийн хохирол энэ төр үүссэн байдаг бол тэрийг төрөөс буюу тухайн нөгөө буруу шийдвэр гаргасан байгууллагын одоо тухайн жилийн улсын төсвөөс нь шууд барагдуулж өгдөг. Тэр төрд учирсан хохирлоо бол дараа нь нөгөө буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаас иргэний журмаар нэхэмжлэх юм зохицуултад. За ойлголоо. Захиргааны байгууллага гэж байгаа. За захиргааны байгууллагын шийдвэрийг бол захиргааны албан тушаалтан гаргаж байгаа тий. За хэдий одоо юу гэдгийг нийслэлийн за засаг дарга тухайн маргаанд хариуцагчаар татагдлаа гэхэд нийслэлийн засаг дарга гэдэг хувь хүн байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ захиргааны байгууллага албан хаагчийн за буруу шийдвэрт гэдэг юм уу? Хариуцлага оногдуулдаг, хүлээлгдэг тийм тогтолцоо байгаа болов уу? Мэдээж байлгүй яах вэ? Ардчилсан нийгэмд нийслэлийн засаг дарга буруу шийдвэр гаргасан бол нөгөө хариуцлага хүлээлгэх тогтолцоо нь захиргааны хариуцлага хүлээлгэж болно, зөрчлийн хариуцлага гэж болно, эрүүг юм бол иргэний хариуцлага хүлээлгэж болно. Тэгээ нөгөө үйлдэлээс шалтгаалаад мэдээж гэмтэргийн шимжтэй албан тушаалаа уруулан ашигласан ч үгүй юм. Авилга хэл ахуулын эрхтэй холбоотой эрүүгийн хөдөлгөөний тусгай ангид заасан гэмтэргийн бүрэлдэхүүнийг одоо хангасан гэмт үйлдэл тогтоогдох юм бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. За мэдээж эрүүгийн хариуцлага авилга албан тушаалын гэмтэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бол төрийн албанаас хаалах, төрийн албанд бүр дахин эргэж оруулж томилохгүй байхаар хариуцлага хүлээлгэх юм тогтолцоонууд бий. За иргэний маргаан гэж тэ иргэний журмаар хохирол барагдуулах гэдэг. Тэгэхээр түрүүн би ярианд бас нэг дуртад өнгөртлөө. Захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтанд буруу шийдвэр гаргаад тухайн шийдвэрээс нь иргэнд учирсан хохирлыг нөгөө нэгдүгээр тэнд хүний эрх яригдах хэрэгтэй. Хүний эрхийн асуудал. Тэгэхээр үнэхээр захиргааны эрх бүхий албан тушаалтны шийдвэрээс иргэнд хохирол учирсан байх юм бол тэрийг шүүх тогтоогоод тэгээд буруу шийдвэрээс нь үүдэж гарсан хохирлыг эргээд нөгөө албаагч нөгөө шийдвэр гаргасан эрх бүхий албаагч барагдуулах нөхцөл байдал үүснэ. Тэгэхээр иргэнд энэ хохирлыг хэрхэн барагдуулт юм бэ гэж. Энэ тохиолдолд нөгөө тухайн шийдвэр гаргасан нэг байгууллагын нэрийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа. Тэгэхээр тухайн байгууллагын төсвөөс иргэнд учирсан хохирлыг барагдуулаад өгч байна. Дараа нь тухайн байгууллага нь нөгөө буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаас төсөвт учруулсан хохирлоо буцааж нэхэмжилдэг. Ийм механизмаар хохирол барагдаж байдаг. За ойлголоо. Миний дараагийн асуулт болохоор та нэвтрүүлгийн ихэнд хэлсэн. За энэ харилцаанд бол иргэн төр гэсэн юм харьцуулж үзэхэд бол юм нэг тал нь арай илүү эрх мэдэлтэй ийм харилцаа байдгаа гэж хэлсэн. За иргэд ер нь энэ харилцаанд өөрийнхөө эрхийг хамгаалахын тулд за мэдсэн байх ёстой эрх зүйн мэдлэг гэдэг юм уу? Эсвэл ойлголт гэвэл та иргэдэд юу гэж зөвлөх вэ? За захиргааны харилцаанд оролцож байгаа бол энэ нэг анхаарат хараа гэж зөвлөгч гэвэл юу гэж зөвлөх вэ? За энийг зөвлөхийн тулд нэлийн жоох өргөн ярий тийм ээ. Тэгэхээр бид нар хуучин одоо 2000 оны үед намайг хүүхэд байхад нэг юм одоо нэг хошин урлагийн X түүц гэдэг продакшн байсан. Одоо байдаг хаа тийм. Одоо жүжигч аглуу бархуу гэл. Эдрийн нэг жүжиг ерөөсөө санаанд ороод болдгоо. Төрөөс үйлчлэг авах гээд очсон. Иргэн аглуу. Төрийн үйлчлэгийг үзүүлж байгаа төрийн ажилтан бархуу гэдэг. Тэгээд нэг юм зөвшөөрөл өссөн чинь нөгөө бархуу урдаас нь дур зургаараа материал хийгээд. Сүүлдээ явсаар гоод нөгөө бүх боржгончуудаар гэрчлүүлээд гарын үсэг зургуулад нотротор батлуулаад аваад ирэхтэй. Тэгээ энэ бол хошин урлагийн гаргаж илэрхийлж нийгэмд харуулж байгаа юм инээдтэй юм шиг мөртлөө тухайн үед байсан Монгол улсын одоо захиргааны төрийн үйлчлэгээний үнэн царай л тэр.
байсан. Одоо бол харьцангуй өөрчлөлт. Тэгэхээр тэргээр юуг илэрхийлсэн бэ гэж тэр жүжигээр. Тэгэхээр захиргааны байгууллага төр бол тогтсон стандарт байгаагүйсэн баг гэж. Үзүүлдэг үйлчлэгэн дээр. Тэгэхээр танаас нэг өөр зүйл шаардна. Одоо төрийн байгууллагт ажилд орё гэж төрөөд ирэхэд нь танаас нэг өөр зүйл шаардна. Иргэн хамраас бас нэг өөр зүйл шаардна. Тэгэхээр та бид хоёроос шаардж байгаа тэр бүрдүүлэх материалууд ч гэдэг юм. Энэ хоорондоо ялгамжтай байдал байсан. Үзмжээр шийддэг ч гэдэг юм уу. Тэгэхээр захиргааны эрх зүй Монгол улсад одоо хэдийн хожуу үүсч бий болж хөгжиж байгаа ч гэсэн энэ асуудлыг л одоо дасан зогсоох сэргийлэх ийм зорилготой салбар эрх зүй. Тэгэхээр төрийн байгууллага түүний эрх бүхий албан тушаалтнууд бол зөвхөн хуулиар хүлээсэн чигүүргээ хэрэгжүүлэхийн тулд одоо төрийн байгууллага болгон өөр өөрийн гэсэн гүйцэтгэх үндсэн чигүүрхтэй. Тэгэхээр тэр чигүүргээ хэрэгжүүлэхийн тулд тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд мөн адил өөрт нь хуулиар олгогдсон үйлдэлийг л хийх ёстой. Тэгэхээр хуулиар олгоогүй эрхийг одоо ямар ч албан тушаалтан хэрэгжүүлэхгүй гэсэн үг. Засаг дарга гэдэг хүн ямар ажил хийх вэ гэдгийг хуульд нарийн заагаад өгсөн байна. Нэг агентлагийн дарга ямар үйл ажиллагаа явуулах вэ? Үйл ажиллагаа явуулахдаа ямар эрхийг эдлэх вэ? Ямар үүргийг хүлээх вэ гэдгийг хуульд нэг үрчлэл нарийн заагаад өгсөн байна гэсэн үг. Тэгэхээр энгийнээр иргэд маань юу гэж ойлгох ёстой вэ гэхээр төрийн байгууллага, захиргааны байгууллага түүний эрх бүхий албан тушаалтнууд бол зөвхөн хуульд заасны дагуу л үйл ажиллагаа явуулна. Хуулиас гадуур одоо хуулиас илүү эрх мэдлэг өөртөө олгож шийдвэр гаргахгүй гэсэн. Тэгээ ийм тохиолдлууд байдаг л та. Нөгөө хуульд өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргацсан. За энэ нь бол захиргааны шүүхтэр очиж шийдвэрлэгчдэг. Тэгэхээр их гоё зэгцтэй. Хариуцлага үлээдэг болчихж. Тэгэхээр иргэд төрийн байгууллага, захиргааны байгууллагаас үйлчлэг авахдаа юунд их анхаарал яавал өөрийнхөө эрхийг одоо зөрчилөхгүй байх вэ гэхээр тухайн байгууллага чинь танд үзүүлэх үйлчлэгийг хэн танд үзүүлэх вэ? Танаас энэ үйлчлэгийг үзүүлэхийн тулд юуг шаардах эрхтэй вэ гэдгийг хамгийн түрүүнд мэдэх ёстой. Тэгээ манай монголчууд нэг юм уламжлалт сэтгэхгүй яваад идэв. Нэг төрийн үйлчлэгийг авах болохоор тандаггүй хайх явждаг. Тийм. Би нэг газар авах гэсэн чинь энд нэг газар байна. Тэгээ энийг авах гэсэн чинь тэр газрын албан дээр таньдаг хүн байна уу? Гөө нэг эмнэлэгт үзүүлэх болохоор тэр эмнэлэгт нь таньдаг хүн байна уу? Гээ явждаг. За энэ нь одоо янз бүрийн ач холбогдол шалтгаантай байж болох. Гэхдээ миний харж байгаа үнцэг яагаад хүмүүс таньдаг хүн хайдаг вэ гэхээр тэр байгууллагын үүдээр ороод хинтээ уулзаж юу бүрдүүлж яах вэ гэдгийг иргэд мэддэг юм байна гэж би дүгнэдэг. Жишээлбэл газар авах гэж байгаа хүн за сүүлийн үед бол ий газар гэдэг одоо манай захимаар ий Монголиатай холбоотойгоор захимаар их хөгжиж байна л да. Тэгээ энэ бас их давуу тал болж байгаа. Гар утсаараа ч юм уу компьютероор ороод ингээд за би газар эзэмших гэж байгаа юм аа. За би эмнэлэгт цаг авах гэсэн юм аа гэдэг тэгэхээр ерөнхийдөө их ойлгомжтой их гоё болж эхэлж байна. Гэхдээ энийг бас нөгөө хэрглэж одоо сураагүй дадаагүй хүмүүс бас Монгол улсад байгаа дээ шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс нь яадаг вэ гэхээр заавал нөгөө газрын албан дээр эсвэл эмнэлэг дээр очиод үүдээр нь орсны дараа хаана хэн тантахаа мэд게 явчихна. Тийм учраас заавал тэнд болдог процессыг мэддэг нэг хүнийг дагуулж явахыг хүсдэг. Тийм учраас таньдаг хүн байна уу гэдэг юм Монголын нэг юм монголчуудын түгээмэл анзаарэгддэг нэг юм зүйл байдаг. Тэр ий Монголиа гэдэг дурдсантай холбоотойгоор төрийн үйлчлэгийг цахим болгож байгаа ий Монголиа, ий газар гэдэг. Энэ бол бас манай Монгол улсын хувьд бол нэлээд их ач холбогдолтой. Би одоо хоёр улстай харьцуулж ярих гэдэг. Япон улс, Солонгос улс. Тэгэд ягаад энэ улсуудыг сонгож авсан гэхээр Солонгост бол монголчууд маш ихээр амьдардаг. Солонгосын одоо төрийн үйлчлэгээ болон тэр хүмүүсийн амьдралын хэв маягийг монголчууд илүү ойр мэддэг байх гэж бодож байгаа. Нөгөө талдаа Япон улсыг ягаад би сонгож ярих гэж байна гэхээр Япон улсд бол нөгөө хүний эрхийг дээдлсэн гэдгээрээ бас нэлээд төлхөө хүмүүст ойлголттой байдаг юм улс. Тэгэхээр энэ хоёр улсын хувьд Монголынхоо ий Монголиа гэдэг захим системийг харьцуулаад үзэхээр үнэхээр их гоё давуу тал болж байгаа юм бэл. Дэвшилттэй байгаа юм бэл. Төрийн үйлчлэгийг иргэд авахд их илүү ойр хялбар болгож өгсөн. Тэгээ Япон улсд бол одоо бид нар хөгжлөөрөө дэлхийд Азад одоо бас нэлээд тэргүүлэгч улс гэж ярьдаг. Тэгтэл бол тэр улсд маань одоо манай Монгол шиг юм ий Монголиа гэдэг юм захим системийн хөгжил нь арай Монголоос сул юм бэл. Яагаад тэгэхээр түрүүн бас дурдлаа шүү дээ. Монгол улсын захим гар утас компьютерийн хэрэглэн дээр бас нөгөө нэвтэрч чадаагүй бүрэн ашиглаж сураагүй хүмүүсээс Монгол улсад байна. Одоо бидний аав ээж өвөө эмээ
Тэгээд Японд яадаг юм гэхэлэр тэр хүмүүстэй суйрлаад явдаг юм байна. Төрийн үйлчлэг. Харьцангуй удаан гэсэн үг. Нөгөө хүний ирэх гэж ярьж байгаа учраас тэр хүмүүсийг мэдээлэл, техник, технологийн хөгжлөөс хоцруулахгүй тулд төрийн цахим үйлчлэг нь тэр хүмүүсийнхээ хурдыг дагаж явдаг гэсэн үг. Монголоос удаан байна гэж. Солонгост бол яадаг вэ гэхэлэр яг тэр техник, технологийн дэвшлэл нь шууд явдаг. Хүмүүс нь тэрэндээ нийцээд тасаад явбал явг, хоцрол гэдэг байдлаар явцсан юм л. За Монгол улсын хувьд нөгөө монгол хүний гой цан чанарын дээр гарч ирдэг. Монгол бол бас цахим системийнхаа хөгжлийг аль болох чадхаараа төр засгаас явуулж байгаа. Тэгээ энэ дунд нэг тодорхой хүмүүс хоцорчж байгаа. Тэгэхээр Монгол улс бол тэр хоцорсон хүмүүстэй төрийн бодлогоор энэ цахим хөгжлөө тааруулдаггүй. Шууд л хөгжүүлэл явна, энд нийцэх ёстой гэдэг байдлаар явж байгаа юм шиг надад анзаарагдчих. Тэгэхээр Монгол хүний уламжлалт сэтгхүү гэж нөгөө залуучууд нь Ахмад үедээ тусалдаг. Одоо та хоёр ч гэсэн гудамд явж итэл нэг Ахмад настай хүн ATM-ийн хажууд карта барьцсан. Миний хөө одоо имэдээ туслаараа, өвөөдөө туслаараа картнаас мөнгө авах гэсэн гэдэг. Ийм тохиолдлууд таардаг. Тэгтэл монгол хүн бол яадаг вэ гэхээр өө заа гэд туслаад тэр үйлдэлийг хийж өгөөд тэр өндөр наснд туслаад явдаг. Нөгөө Япон улс руу болохоор тийм зүйл харьцангуй байхгүй. Тийм учраас төр нь өөрөө цахим хөгжлөө түндээ тааруулж явдаг. Манай монголчууд бол харьцангуй нэгэндээ туслах одоо нэг нийтийн төлөө, нийт нэгний төлөө гэдэг энэ одоо зарчмаар явдаг арт түмэн юм байна. Тийм учраас энэ Монгол улсын одоо төрийн үйлчлэгээ цахим болж байгаа энэ гэдэг энэ хөгжилт нь энэ ёс зүйн зам заншлын хандлага нь бас их нэмэртэй байд юм байна гэж хардаг. За баярлалаа. Ер нь бол төрийн үйлчлэгээ цахимжих бол нэг талаасаа нөгөө тухайн байгууллагын шийдвэр хууль ёсны үндэслэлтэй ойлгомжтой байхад чухал нөлөөтэй байх гэж бодож байна. За би таныг сая ярьж хахад нэрээ бодож үзлээ л дээ. Бодож үзлээ, хайж үзлээ. За 2024 онд Монгол улсын цахим засаглалын хөгжлийн индекс 28 байраар урагшлаад одоо нийт 193 оноос 46-ад жагсаж байгаа юм байна. Тэгэхээр одоо таны саяны хэлсэн жишээ бол тоо үзүүлэлтээрч тэр маш тодорхой харагдаж байна гэж бодож байна. За миний дараагийн асуулт бол өнөөдрийн хуулиар захиргааны эрх зүйн талаар ярьж байгаа. Зайлшгүй ярих ёстой бас нэг сэдэв бол захиргааны хэм хэмжээний акт гэдэг ойлголт байгаа. Захиргааны хэм хэмжээний акт гэж юу вэ? Нэгдүгээрт. Хоёрдугаарт ер нь бол Монгол улсад маш олон журмууд байдаг тий. Харилцаа болгон дээр журмууд байгаад байдаг. Ер нь яагаад ийм олон журамтай байх ёстой юм? Энд дээр та бодлоо хэлээч. Захиргааны хэм хэмжээний акт гэж. Ер нь нөгөө нэвтрүүлгийн ихэнд л дурдсан захиргааны байгууллага гэж юу вэ гэл. Тэгээ төр буюу захиргааны байгууллага бол өөрийн хуулиар хүлээсэн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхийн тулд шийдвэр гаргадаг. Тухайн шийдвэрүүдийн захиргааны ерөнхий хуульд 3 ангилсан байна. 3 төрлийн шийдвэр л гарна. Гарч байгаа шийдвэрүүдийг л 3 ангилна. Зорилгоор нь, зориултаар нь, бүтцээр нь ямар шаардлага хангасан байгаа гэдгээр нь. Эхлээд захиргааны акт гэж. За захиргааны байгууллагаас гарч байгаа шийдвэрүүдийн дийлэнх захиргааны актын төрөлд хамаараа явчихна. За захиргааны хэм хэмжээний акт. Тэгээд захиргааны гэрээ гэдэг энэ 3 төрлөөр. За тэгээд тухайн захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа энэ саяын дурдсан захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээ гэдэг 3 төрлөөр шийдвэр гаргах боломжгүй бол гаргах гэж байгаа шийдвэрийн төрлөг өөрөө тодорхойлно гэдээ бас хуульд заагаад өгсөн байж. Тэгэхээр энэ 3 шийдвэр нь өөрөө энэ шийдвэрийн 3 төрөл нь өөр гэсэн үндсэн шаардлагатай байгаа гэсэн үг. За зарим шийдвэрүүд нь бол энэ 3 шийдвэрийн төрлийн аль нэгийн шаардлагыг хангадаггүй боловч хэн нэгний хууль ёсны эрх ашиг сонирхолд нь бас нөлөөлөд идэг. Бас ямар нэгэн харилцааг зохицуулаад идэг. Тэгэхээр тэр хэлбэрийг бол захиргааны байгууллага өөрөө тогтооно гэж заасан байна. За энэ дундаас таны асуултанд нөгөө захиргааны хэм хэмжээний акт одоо Монгол улсад хүчин төгөлдөр байгаа журмуудын тухай. Тэгэхээр хэм хэмжээний акт гэдэг нь юу юм бэ гэж тайлбарлая тийм энгийнээр тайлбарлахыг хичээе. Тэгэхээр хууль гэж байгаа. Монгол улс өнөөдрийн байдлаар одоо legal enforcement бүртгэлтэй байгаа 933 хууль байна. Хууль. Тэгэхээр бүхий л харилцааг хуулиар зохицуулах бас боломжгүй. Одоо хууль гэдэг бол өөрөө Монгол улсын нутаг дэвсгэр дээр хүн бүхэнд ижил тэгшүүлчлэх ёстой. Хууль. Тэгэхээр одоо Монгол улсын 21 аймаг нийслэлтэйгээ нийлээд ингээ 22 суурьшлийн бүсд нэг хуулиар зохицуулах боломжгүй харилцаанууд гэж байна. Одоо жишээлбэл нөгөө говийн бүс, хангаан бүс гэл тэ. Байгаль цаг уурын нөхцөл нь өөр,
Хүмүүсийн зан заншил өвөө уламжлал нь өөр. Бүр энгийнээр тайлбарлал одоо Монгол улсын 21 аймагт 21 хүлэнд нь одоо үндэснийх баяр наадмаа тэмдэглэх наадмын стадионыг зөвхөн одоо модоор хийнэ гэдэг шийдвэр хуульчлаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол нөгөө модгүй аймагуд нь яах вэ? Холоос тээвэрлэх болно. Тээврийн зардал өндөр болно. Гэх мэтчил. За модтой аймагуд нь бол болчихно. Тэгээ энэ тохиолдолд яадгийн гэхэлэр хуулиар эрх олгодог. Тухайн нутаг дэвсгэр хариуцсан засаг дарга эрх бүхий албан тушаалтнууд нь өөр өөр нутаг орны онцлогтой тохируулаад тухайн нутаг дэвсгэр дээр нь дагаж мөрдөх юм журам захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах эрхийг хуулиар олгодог. Тэгээ саяын жишээн дээрээ дурдах юм бол хуулиндаа ингэж ерөнхий заагаад өгч нэг гэсэн үг шүү дээ. Монгол улсын 21 аймаг одоо үндэсний баяраа тэмдэглэх наадмын стадионтой байна гэдэл хууль дээр заачна гэсэн. Стадионыг хэрхэн барих вэ гэдэг асуудлыг тухайн нутаг дэвсгэр хариуцсан засаг дарга нь шийдвэрлэнэ гэдэг. Засаг даргад эрх олгочихно гэсэн. Тэгэх юм бол засаг дарга нь чулуутай газар бол чулуугаараа, модтой газар бол модоороо, шавартай газар бол шавраараа ингээд наадмын талбайгаа барьчихна гэж. Тэгэхээр хуулиар нийгэм өсөн зохицуулах боломжгүй энэ харилцааг захиргааны хэм хэмжээний акт буюу журмаар зохицуулдаг. Тэр журмыг хэн батлан гаргах уу гэдгийг хуулиараа эрх олгодог. Жишээлбэл одоо замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль гэж байна тийм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд юу гэж заасан бэ гэхээр Монгол улс нь бол замын хөдөлгөөний дүрмтэй байна. Ямар ч байсан дүрмтэй байна. Тэр дүрмийг одоо зам тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулах батлнаа гэд эрхийг хуулиар олгочих. Тэр олгогдсон эрхийн дагуу одоо тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулгын замын хөдөлгөөний дүрмээ боловсруулад батлаад Монгол улс орондоо дагаж мөрдүүлчих замын хөдөлгөөний дүрм. За ингээд бүр багасгаад үзэх юм бол байгууллагуудын нөгөө журмууд байж байна тийм. Ингээд ирэхлээр нөгөө нэг хууль чинь бүх одоо нийт нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхийн тулд журмууд нь батлагддаг. Тэр журмыг тодорхой хүрээндээ хамаарах хүмүүс нь гэдэг. Тодорхой бус тооны этгээдүүд нь тухайн нутаг дэвсгэртээ тухайн байгууллага дотооддоо болон тухайн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдүүд нь тэр журмаа дагаж мөрддөг. Сүүлүүд бас нэг маргаантай асуудлууд гарсан. Өрчнөө билүү те хуулиар зохицуулаагүй харилцааг журмаар зохицуулсан байна. Хуулиар хориглоогүй зүйлийг журмаар хориглосон байна гэдэг. Өчигдөр бас энэ олон нийтийн мэдээлэл хэрэгслээр харж исэн одоо нөгөө улсын хурлын дараагаар томилогдсон сонгогдсон учрал улсын хурлын дарга зургийн тавьцныг постэр яваад байлаа тийм. Гадаадын банкыг Монгол улсад оруулж ирэхэд хуулиар хориглоогүй байтал Монгол банк журмаар хориглосон юм байна гэж гэдэг. Тэгээ нүдлээ өрчнөө бас баахан хуулиас давсан журмуудыг хүчингүй болголоо. Гэдэг чинь ойролцоогоор нэлээд олон тоотой журам байсан санагдчих шүү. Хуулиар хориглоогүй зүйлийг журмаар хориглосон байна гэж журмуудыг хүчингүй болгоод байсан. Тэгэхээр энийгээ бас цаашид журам гэдэг чинь хэм хэмжээний акт гэдэг чинь одоо жижигрүүлсэн хууль л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг одоо батлагдсан гарснараа энийг бас тухайн нутаг дэвсгэр дээрх нийт иргэд дагаж мөрддөг энэ бол жижиг бичил хууль гэж ойлгож байна. Тийм учраас нөгөө иргэдийн болон хуулийн этгээдийн хуулиусны эрх ашиг сонирхолд шууд нөлөөлж идэг юм баримт бичиг учраас үүнийг одоо батлан гаргах процесс, хянах процесс гэдгийг одоо цаашид боловсронгуй болгох шаардлага байгаа юм байна гэж миний зүгээс харддаг. За ойлголоо. Захиргааны хэм хэмжээний актын бүртгэл гэдэг ойлголт байгаа тий. Хянан бүртгэх гэдэг. Тий, хянан бүртгэх гэх ойлголт байгаа. За манай зарим захиргааны байгууллагууд тэрийг ингэж ойлгодог юм лээ. За хууль зүйн дотоод хэргийн яамд захиргааны хэм хэмжээний актаа бүртгүүлсэн бол энэ захиргааны хэм хэмжээний акт хууль ёсны гэж ойлгодог юм лээ. Гэтэл юу гэдгийг иргэд юм уу иргэд хуулийн этгээд ингээд захиргааны хэм хэмжээний акттай шүүгдэлцэхэд за таны түрүүнд дурдсан те хуулиар олгоогүй эрхийг ингэсэн байж тээ одоо хуулиар хориглоогүй байхад энд хориглолцсон байна. За эсвэл хуулиар 50% гэж зөвшөөрсөн байхад энд 100% болгоцсон байж тээ гэдэг байдлаар нэхэмжил гаргаад марах тохиолдлууд байна. Тэгэхээр захиргааны хэм хэмжээний актын бүртгэлийнх нь ач холбогдол нь юу юм бэ? Та тэрийг тайлбарлаад өгөөч. Захиргааны хэм хэмжээний актд өөртөө тавигдах шаардлага бий. Үйлчлэл нь гадагш чиглэсэн байх ёстой. Гадагш буюу тухайн хэм хэмжээний актыг батлан гаргаж байгаа байгууллагын өөрийн дотоод хүрээнээс гадагш иргэд хуулийн этгээдэд чиглэсэн үйлчлэлтэй байх ёстой. Захиргааны байгууллагаас гаргасан байх ёстой. Тэр
хэм хэмжээний актыг гаргаж байгаа албан тушаалтанд хуулиар ирэх олгогдсон байх ёстой. Гэдэг юм уу. Ийм шаардлагууд байх ёстой. Тэгэхээр нөгөө тухайн хуулиар ирэх олгогдсон гэж бодож байгаа албан тушаалтан. Би нөгөө шүүхтэр энтлээ маргаан гардаг учраас нөгөө бодож байгаа албан тушаалтан гэж ярьж байгаа. Бодож байгаа албан тушаалтныг тийм журам боловсруулцдаг. Тэрийг хэм хэмжээний акт гэдэг бодцдог. Ингээд шууд гаргачих юм бол хэрвээ тэр нь хэм хэмжээний актын шаардлага хангаагүй бол яах вэ гэдэг. Мэдээж ч тухайн шийдвэрийг гаргаж байгаа албан тушаалтан өөрөө бүгд хуульч хэрэгцүүч хүн байхыг шаардахгүй шүү дээ. Тухайн мэрэгчлэрээ л одоо ажиллаж байгаа л аль нэг байгууллагын удирдлагад очисон итгэл байж таарна. Хуулийн мэдлэгтэй байхыг одоо шаардахгүй. Тэгээд тэр нөхрөөс гарсан шийдвэрийг хянахгүй болвол одоо мэдээж нийгэмд зөрчил үүснэ. Тэгэхээр тэрийг заавал одоо хууль зүйн асуудал эрхэсэн төрийн захиргааны төв байгууллага буюу одоогийн нэршлэрээ Монгол Улсын засгийн газрын яам хууль зүйн дотоод хэргийн яам бол энийг өөрөө хянан бүртгэдэг. Хянан бүртгэхдээ нөгөө захиргааны ерөнхий хуульд заасан шалгуур шаардлагуудыг тухайн одоо хэм хэмжээний акт гэж ирүүлсэн материалын шаардлагыг хангаж ийн үгүй юу гэдэг тэр хяналт дүн шинжилгээ хийгээд за энэ чинь захиргааны хэм хэмжээний актын шаардлагыг хангахгүй байна. Нэмж сайжруулах шаардлага байна гэвэл буцаагаад өгчнө. Эсвэл энэ угаасаа захиргааны хэм хэмжээний акт биш байна гэх юм бол буцаага өгч. Хэм хэмжээний акт биш учраас одоо бид нэр бүртгэж баталгаажуулах шаардлага байхгүй. Наач нь одоо захиргааны акт байна. Эсвэл захиргааны бус төрлийн шийдвэр байна. Ямар ч үсэн хэм хэмжээний акт биш байна гэдэг хариу өгч. За мөн байна гэж үзэх юм бол тэрийг хянан бүртгээд захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлээд тэгээд хүчин төгөлдөр болно гэсэн. Өөрөөр хэлбэл тэр хэм хэмжээний актыг батлан гарах төсөл нь бэлтгэх явцаас эхлээд тэрийг дагаж мөрдөх хуулиас нь ирэх ашиг сонирхол нь одоо шууд болон шууд усаар хөндөгдөж болцсохгүй этгээдүүд тэр талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Ийм журам батлагдах гэж байна. Энэ журам батлагдсанараа энэ харилцааг зохицуулах гэж байна. Ийм ач холбогдолтой юм гэдэг танилцуулгууд эхлээд одоо нээлттэй ил тод явах хэрэгтэй. Тэр талаараа ирэх ашиг сонирхол нь шууд болон шууд усаар хөндөгдөж болцсохгүй этгээдүүд нь тухайн хэм хэмжээний акт буюу журамд өөрийн саналаа хэлэх, нэмж тусгуулах энэ эрхийг эдлүүлэх хэрэгтэй. За энэ бүхний дараа хянан бүртгэх ажиллагаа явагдаад за мөн байна, биш байна гэдэг асуудал яригадад мөн бол хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдэж бүртгэгдснээр хүчин төгөлдөр болоод одоо амьдралд одоо үйлчлэл үзүүлээд явах юм нөхцөл байдал бүрдэх хэрэгтэй. Тэгэхээр зарим тохиолдолд шууд энэ дур зургаар гаргацсан юмуд байдаг л та. За ойлголоо. Миний дараагийн асуулт болохоор за захиргааны эрхцүү, захиргааны маргаан дээр зайлшгүй яригддаг, иргэд төдийлөн мэддэггүй. За манай зарим хуульчид хүртэл андуурдаг нэг зүйл бол нэхэмжлийн шаардлагын төрөл гэдэг ойлголт байгаа. За захиргааны актыг хүчингүй болгуулъя, гэрээг хүчингүй болгуулъя гэх юм. За эсвэл илт хууль бус болгохыг тогтоолгоё гэх юм. За эсвэл эсвэлтгүй хууль бус болгохыг тогтоолгоё гэх юм. За захиргааны акт гаргахыг даалгуулъя гэх юм. За охирол учирсаа охирлоо төлөвлөе. Гэх мэтчлэн захиргааны маргаан дээр гаргадаг нэхэмжлийн шаардлагуудын төрлүүд байна л да. Та эдгээрийг нэг тайлбарлаад өгөөч. Ер нь нэхэмжлийн шаардлагын төрлүүд нь одоо ямар ялгаатай юм гэдгийг бас. Тийм. Одоо шүүхэд нэхэмжил гаргахдаа нэхэмжлийн зүйл буюу нэхэмжлийн шаардлага маш зөв тодорхойлох хэрэгтэй гэдэг түрүүнд урдаад өнгөрсөн. Тэр яг юу хүсэж байгаа вэ гэдгийг тодорхойлно л гэж. Тэгэхээр захиргааны байгууллагын үйл ажиллагаа бол яг л бас түрүүн ярьсан нөгөө хуульд нийцсэн байх хэрэгтэй. Хуулиар хүлээсэн үндсэн чиглэлгээ захиргааны байгууллага хэрэгжүүлэхийн тулд эрх бүхий албан тушаалтнаас шийдвэр гараад явдаг. Тэгэхээр энэ нь иргэдийн эрх ашиг сонирхлыг яг хэрхэн зөрчсөн бэ? Яг яаж зөрчсөн бэ гэдгийг зөв тодорхойлох хэрэгтэй. Тэгээ тэр шийдвэрийг хүчингүй болгуулснаар цаашид яах вэ гэдгээ бодох хэрэгтэй. За тэр шийдвэр хүчингүй болохгүй бол яах вэ гэж. За ингээд бас захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны актыг бас дотор нь элт хууль бус захиргааны акт, хууль бус захиргааны акт, алдаатай захиргааны акт гэж ялгаж байна. Тэгэхээр элт хууль бус захиргааны акт гэж юу юм бэ гэхээр угаасаа л тэр одоо шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтанд хуулиар ирэх олгогдоогүй гэсэн. Олгогдоогүй. Тэгэхээр элт хууль бус захиргааны актыг шүүхээс элт хууль бус гэдгийг тогтоосноор ямар оч холбогдол үүсэх вэ гэхээр тухайн захиргааны акт, элт хууль бус акт буюу тухайн шийдвэр гарсан цагаас эхлээд хүчингүй тооцогдно. Тэр яагаад гэвэл угаасаа анханасаа гарах ёсгүй байсан шийдвэр гарсан гэж. За энэ тохиолдолд нөгөө мэдээж
өнөөдөр нэг шийдвэр гарснараа тэрийг хэрэгжүүлэгч этгээдүүд нь хууль ёсных юм уу, хууль бус юм уу, илт хууль бус юм уу гэдгийг мэдэх боломжгүй. Тэгэхээр нэг мэдээж одоо удирдлагаас гарсан шийдвэрийг дагаж биелүүлэх үүрэгтэй. Тэгээд явж итл хэсэг хугацааны дараа эн чинь нэрээ болтгүй шийдвэр байсан биз дээ. Ийм шийдвэрийг энэ хүн гаргах одоо тийм хууль эрх зүйн зохицуулалт байхгүй шүү дээ гэдэг. Тэгээ шүүхэд хандаж болно. Энэ бол энэ албан тушаалтанд ийм эрх хуулиар олгогдоогүй учраас энийг илт хууль босхийг тогтоож өгнө. Тэгээд энэ илт хууль бус гэдгийг тогтоогдох юм бол яг хөглөр тухайн шийдвэрийг гаргасан албан тушаалтын хариуцлага үлээ. Тухайн хооронд одоо шийдвэрэнд гарсан өдрөөс хойш учирсан хохирлыг тухайн албан тушаалтан хариуцна гэдэг асуудал яригдана. Нөгөөх нь хууль бус захиргааны акт. Хууль бус захиргааны актыг хүчингүй болгохлоор хүчингүй болгох тухай асуудал дахиад өөр ялгамжтай яригдана. Шүүхээс хүчингүй болгосон өдрөөс хойш хүчингүй болох уу? Эсвэл тэр захиргааны акт батлагдсан гарсан өдрөөс хойш хүчингүй болох уу гэдэг асуудал яригдана. Хэрвээ шүүхээс одоо хууль бус гэдгийг тогтоогоод тухайн захиргааны актыг хүчингүй болгоод болгосон өдрөөс нь хойш хүчингүй тооцох юм бол хохирлын асуудал яригдахгүй байна шүү дээ. Тэрнээс өмнө хүчингүй болгох юм бол мэдээж үсэн хохирлыг хариуцах тухай асуудал яригдана. За алдаатай захиргааны актын хувьд зөвхөн нэг энгийн бичиглэлийн алдаа тийм байгууллагын нэр буруу бичигддэг ч юм уу сар буруу бичигддэг. Тийм бичиглэлийн алд тэрийг нэг үндсэн агуулгад нөлөөлөхгүй бол засчих боломжтой. Тэгэхээр энэнийг захиргааны шүүхээр яг алийн шийдвэрлүүлэх гэдэг юм бэ? Тэгээд альнаас нь танд ямар хохирол учирсан бэ? Жишээлбэл хууль бусаар ажилласаа халагдсан гэж тохиолдлуудыг гардаг л та. Би сүүлд нэг захиргааны иргэн анхны шүүхийн шийдвэр уншиж ирсэн. Нэг хичээлд бэлдэж сууж байгаа нэг шүүхийн шийдвэр байсан. Тэрэн дээр их гойж гэх юм уу? Эмгэнэлтэй гэх юм уу нэг тийм шийдвэр байсан. Тэр ямар шийдвэр байсан бэ гэхээр нэг байгаль орчны байцаагч нэг сумын ажилласаа халагдахтаа өөрийгөө нөгөө хууль бусаар халагдлаа гэж шүүхэд хэмжил гаргасан. Хэмжил дээр намайг одоо хууль бусаар халсан учраас эргүүлд ажилдаа томилуулах. Тэгээд ажилгүй байсан хугацааны цалин орлогыг авах гэдэг ийм шаардлагатай хэмжил гаргаад. Тэгээд шүүхийн нэг шийдвэрснийг хараад би дотроо бас гайхаж ирсэн. Юу гэж хэлсэн гэхэлэр таныг хууль бусаар ажиллаж чинь халсан байна. Та одоо төрийн албаа агч боловч таныг одоо хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас ажиллаас чинь халсан байна. Та бол төрийн албаа агч учраас таныг ингэж халах ёсгүй байсан. Таныг хууль бусаар ажиллаас чинь халжээ. Гэхдээ гэж байгаа. Гэхдээ таныг одоо эргүүлээд эрхэлжсэн ажил албан тушаалт чинь томилох боломжгүй. Учир нь та одоо анханасаа над албан тушаалтаа байх ёсгүй гэж гэдэг. Одоо агуулгад тэнцэхгүй гэсэн үг тий тусгай шалгалт өгөөгүй ч гэдэг юм уу? Тийм тохиолдол гэсэн үг тий одоо тусгай шалгалт өгөөгүй тухайн ажлын байрны шаардлагыг хангаагүй тэр нөхцөлд яасан гэхэлэр нөгөө мэрэгжлийн бус хүн байсан. Тэгээд одоо засаг дарганы тухайн үед нөгөө хүнийг томилдсон. Тэгээд нэг томилогдсон учраас одоо төрийн албаны тухай хууль зааснаар ажлын гүйцэтгэлэн сайн байгаад идэг. Янз бүрийн сахилгын шийтгэл гаргадаг учраас төрийн албаны тухай хуулийн үндслээд халах ихлээр халж болохгүй. Төрийн албанд анх орсон материалаа хуурамч байсан бол халж болно гэсэн боловч нөгөө анх гаргаж өгсөн материал нь хуурамч биш байгаад идэг. Гэхдээ гагцгүй нөгөө мэрэгжлийн бус хүн байгаад. Ингээд энэ бол бас нөгөө албан тушаалын томилгоотой холбоотой асуудлууд яригдана л та. Мэрэгжлийн бус хүн анхнаасаа томилсон. Тэгэхээр дараа нь мэрэгжлийн бус гэдэг үндслэлээр нь халахлаар болохгүй нөхцөл байдал үүсэт хөдөлмөрийн тухай хуулийг үндслээд халдсан. Тэгээд тэрийн шүүхтэр очиод одоо хууль бусаар халсан боловч эргүүлж томилох боломжгүй гэж шүүхээс шийдсэн байдаг юм л. За ойлголоо, баярлалаа. Манай нэвтрүүлэгт за 2 минутын хугацаа үлдсэн байгаа юм байна. Заавчлаар 4 минутын хугацаа үлдсэн байгаа юм байна. Миний дараагийн асуулт болохоор захиргааны байгууллагын ил тод байдал, бүртэмжтэй байдал, захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаанд ер нь ямар нөлөөтэй вэ гэдгийг та нэг тайлбарлаач. За захиргааны байгууллагын үйл ажиллагаа нээлттэй ил тод байна гэдэг бол маш одоо том одоо дэвшил. Бас нэг хэдэн жилийн өмнөөс л Монгол улс чинь бас нэг юм шилэн төрийн байгууллагууд нөрийн шилэн данстай боллоо. Одоо санхүүгийн үйл ажиллагааны бүхэл асуудлаа нээлттэй тод байлгадаг болсон. Энэ бол захиргааны байгууллага төр иргэдтэй харьцах харилцаанд бол маш их ахиц авчирч байгаа. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага танил талаараа асуудал шийддэг.
Янз бүрийн албан тушаалтнууд бусдад давуу эрх олгодог. Авилга хэл ахуул одоо дэлгэрэх байдлаас үрчлэн сэргийлдэг гол зүйл гэж харж байгаа. Тэгээд энэ дээр одоо гомдол гаргах эрхийг бас нээлттэй болгож өгсөн. Түрүү ярилцлагын ихэнд бас нөгөө та асууж ирсэн иргэд төрийн байгууллагаар үйлчлүүлэхдээ өөрийн эрхээ хамгаалуулах вэ? Ямар мэдлэгтэй байх вэ гэж. Энэ дээр бас нэг миний бодож олзуурхаж явдаг юм юу гэвэл энэ засгийн газраас хэрэгжүүлдэг 11 гэдэг байдаг. Тэгэхээр зарим байгууллагад бид нар очиод эрх ашиг сонирхлоо хүндэтгэсэн боловч дээд албан тушаалтанд нь хандна ихлээр хинт хандхаа мэддэггүй иргэд. Тэгээд яг нөгөө ярьдаг таньдаг хүн байна уу гэдэг асуудал үүсдэг байхгүй. Тэгэхээр энэнийг засгийн газар яаж шийдсэн бэ гэхэлэр тэр 11 гэдэг төв. Ерөөсөө л та хинт гомдсон байлаа гэсэн гомдох хэрэгтэй. Таны хуулиусны эрх ашиг сонирхлыг хүндсэн бол 11 төв рүү уцтаад мэйл илгээгээд мессеж явуулаад гомдлоо гаргачихлаар таны гомдоосон этгээдийн дижитал албан тушаалтанд нь автоматар хуваарлаа таны гомдлыг үргэлжлүүлдэг. Учраас энэ их гоё давуу тал болсон гэж би харддаг. За яг энэ асуулт хариулттай холбоотойгоор дахиад нэг өөр зүйл асуухад дээд шатны албан тушаалтан байгууллагын иргэд мэддэггүй те. Зарим тохиолдолд дээд шатны байгууллага албан тушаалтан байдгүй те. Байдгүй тохиолдолд ер нь яах ёстой вэ? Дээд шатны байгууллага албан тушаалтан байхгүй. Эсвэл тухайн байгууллагын үйл ажиллагаанд нь хяналт хийдэг эрх бүхэл субъект байхгүй бол захиргааны иргэн шүүхэд шууд гомдлоо гаргаж болно. Шууд одоо нэхэмжлээ гаргаж болно. Зарим байгууллагын хувьд бол нөгөө хуулинд нь заагаад өгсөн байдаг. Тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой маргаан гарвал захиргааны шүүхэд хандаж одоо эрхээ сэргийлэх тухай зохицуултыг шууд заасан байна. Тийм шууд шүүхэд хандах. Шууд шүүхэд хандах. За мөн иргэдэд бас нэг зайлшгүй тайлбарлах ёстой нэг зүйл байгаа юм шиг санагдлаа. Тэр нь болохоор хууль цугцааны талаарх ойлголт. Та тэрийг тайлбарлаад өгч. Захиргааны эрх зүй, захиргааны маргаан дээр хууль цугцааг хизээнээс яаж тоолдгийг, хизээ дуустдгийг гэдэг нь тайлбарлаж. Захиргааны маргаан дээр бол нийтлэг 30 хоногийн асуудал яригдана. Таны одоо хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндсэн шийдвэр гарснаас тэр одоо тэрийг танд мэдэгдэж хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргах хэрэгтэй. Янз бүрийн хүндэтгүү үзэх шалтгаан байдаг бол хүндэтгүү үзэх шалтгаанаа тайлбарлаад нотлох өрөмтөнд үндэслээд шүүхэд хандаад нөгөө хууль цугцаа буюу гомдол гаргах хугацаагаа дахин сэргийлгэх юм боломж нь бас байдаг. За ойлголоо. Баярлалаа. Үзэг сонсогчдоо терминал 1 тэг хөтөлбөр хууль эрх зүйн болон энэ удаагийн дугаар та бүхэнд хүрлээ. За бид өнөөдөр иргэн ба төрийн харилцаа сэдвийн хүрээнд дотоод хэргийн их сургуулийн нийт эрх зүйн танхимын ахлах багш инх амартай ярилцлаа. Мэргэжлийн хуульч та бүхэнд за төрийн үйлчлэгийг авахдаа тухайн харилцаан дах мэдээллийн сайн судлаараа гэж зөвлөж байна. Тэгэхээс биш таньдаг хүн хайх гэдэг бол төдийлөн ач холбогдолтой зүйл биш шүү гэж зөвлөж байгааг дахин дурдъя. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт хүрэлцээрж оролцсон танд баярлалаа. Амжилт хүсье. За үзэгч сонсогчдоо эх 7 хоногт энэ цагтаа энэ өдөртөө иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй. За баярлалаа.